Одоо тэгэл бид яг нүүдлийн юугаас өөр болох гэж штэ. Суурийн хэрэгжил. Тэгээ дээрэс нь нүүдэлчин соёл дээрс нь бид айгүй оцгоод одоо хүн болгол нүүдэлчин соёлууд юугаа хадгална гэж ярьдэн штэ тий. Тэнгүүл яг наа чин соёлын айгүй том асуудал байхгүй. Соёлын хадгалт. Хүн хадгалт штэ. Тэнгүүл би өнөөдөр энэ хотод амьдарч иж нүүдэлчин соёл хадгална утахгүй байхгүй. Миний өмнөөс тэнд нөхөр нүүдэлчин соёлыг хадгалаа маллаа сууж иж би хэлж чадахгүй байхгүй. Тэнгүүл монголчууд амиа утсан гэх юм уу нэг бол нөө юма хүсэл бодит байдлаар нь ялгадаггүй шүү дээ манай ханчаа. Оросыг дэмждэг мөрт Америкт очиж амьдрах гэдэг те. Яг тэрнтэй адилхан нүүдэлчин соёлыг хадгална гэхдээ өөрөө хадгалахгүй. Шүүхэд итгэдэггүй. Гэхдээ цаазын ялыг дэмжиж. Тий. Тэнгүүтээ өөрөө нүүдэлчин байхгүй мөтл нүүдэлчин соёлыг хадгална гэж байгаа. Тэгэхээр тэнд нэг хүн тэр хүний өмнөөс соёлыг хадгалах гээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нүүдэлчин соёл угаасаа хадгалахад хэцүү. Хадгалыг бол ч өөрөө явж хэлмээр байдаг байхгүй зарим. Энэ бас яг бидний нэг үнцэг байгаа байхгүй те. Тэгээ угаасаа дэлхийд дээр бүхэл үндэстэн хаа нүүдэлчин л байсан шүү дээ. Тэгэл өөрчлөлт явж байгаа шүү. Тэгэхээр яг энэ дээр бол одоогоос өсөөсөө статистик харуулж байгаа шүү. Хүмүүс орчин үеийн мэрэгжил эзэмшээ хүүхдүүдэд төв газар бараад бол игээд бүгд л нүүдэлчин соёл ойрхож чинь те. Тэнгүүл тэр нөхрөө чи буцаж яваад дахиад малаа хариулж биелж чадахгүй байхгүй юу? Би нүүдэлчин соёлыг хадгалъя өөрөө очихоос сонголтгүй. Энэ чин соёл чи явандаа ингээд багасах байхгүй багасаад байхгүй. Одоо жишээлбэл мунаач хүүхдүүдийн асуудал яг адилхан шүү дээ. Өөстөө энэ манай уламжлал гэдэг мөрт эзэж өөрөө хүүхдийг унаалдаггүй байхгүй юу? Тэр хүний уламж соёлыг хадгалах гэж өөр нэг айлын хүүхэд ч юм уу тэрийг унаа тэр үнийг зугаац уламжаар айгу утахгүй. Тэгэхээр бид амар амиа утсан те. Тэгээд энэ хамтын амьдрал гэдэг юм ерөөсө ойлгож эхлэегүй те. Яг үнэ.